юу гэж вэ? Уучлалын ач холбогдлыг ойлгохоос үн цэнтэй амьдралыг зогсоох шалтгаална. Зогслоно гэсэн утгатай. За тийм учраас бид нар яагаад гэвэл бидний амьдрал бол угаасаа тэр чигээр харилцаа байдаг. Бидний амьдрал тийм үү? Бид нар ажил дээр хүмүүстэй харилцдаг, найз нөхдөдөө харилцдаг, эсрэг хүснэнтэйгээ харилцдаг, бас яг өөр газар очиж хаач утсан бид нар хүмүүстэй бол харилцаж байдаг. Тэр харилцааны дундаа бид нар яг мэдээж бол дандаа тийм үйл уучлалтай холбоотой зүйлүүд бол авахгүй ч гэсэн бид нар их баг хэмжээгээр одоо тийм зүйлүүдийг зүрх сэтгэлтэй бол мэдэрч байдаг. Ялангуяа хүмүүсийн амьдралын ихийг нь бол бага нас, өсвөр нас яг өөрийнхөө амьдралыг өөрчлөх шийдвэр гаргах үед бол маш олон тийм үйл уучлалтай холбоотой асуудлууд их байж байгаа. Тэр нь цаашлаа түүний ирээдүйд түүний амьдрал шийдвэр гаргахад маш том нөлөө үзүүлэх тохиолдол бас байж байгаа гэж хэлж болно. За тэгэхээр та бүхнээс асуулт байна. За ямар асуулт байгаа вэ гэхээр та бүхэн байна. Бусдыг уучлахад хэр хэцүү байдаг вэ? Бусдаас уучлал гуйхад хэр хэцүү байдаг гэдэг асуулт байгаа. Зарим хүмүүс уучлалын тийм учраас та нар ингээд бодоод үзээрэй. Би ингээд хүмүүсийг уучлахад ер нь ямар байдаг болоо гэж тийм үү? Хүмүүс янз бүрийн байгаа байх. Зарим нь хэцүү байгаа байж магадгүй. Яагаад гэвэл уучлал гэдэг маань хүмүүс нэг талын харилцаа гэж байгаа боловч үнэндээ бол яг хоёр талын харилцаа байдаг. Тийм учраас хин хинэн уучлалын талаар ойлголт байхгүй байх юм бол харилцаа цаашаа одоо гүнзгийж чадахгүй гэсэн үг. Харин илүү хэцүү байх болно гэж бас ойлгож байна. За тэгэхээр уучлалын үн цэнийг ойлгох тусам бид нар харилцаагаа хадгалж чадна. Илүү үн цэнтэй болгож чадна. Амьдралаа утга учиртай болгож чадна. За уучлалын үн цэнийг ойлгосноор бид нар энэ амьдрал ямар их баялаг юм бэ гэдэг тэр өөдрөг сэтгэлийг гэсэн бас уучлалын үн цэнээр дамжуулаад бид нар олж авч чадна гэж бас хэлж болно. Өнөөгийн нийгэм ч гэсэн бас уучлалын талаар ойлголт маш их дутагдж байна. Ингэснээс болоод гэр бүл салалт, ингэснээс болоод найз нөхдийн одоо итгэлцэл, ингэснээс болоод ажил дээр ч гэсэн бас ажлын талбар дээр ч гэсэн бас юу харилцаа, итгэлцэл маш нэмгэн болж байгаа гэж бас ойлгож байна. Тийм учраас та бүхэн өнөөдөр уучлалын талаар илүү өргөн хүрээтэй, илүү гүнзгий бас зүрх сэтгэлээ уудаж бас суралцаж бас сонсоосоо гэж бас хэлмээр байна. Тэр хэмжээр та бас эвэгдэнэ гэж бас найдаж байна. Тэгэхээр зарим хүмүүс уучлалыг бодохдоо юу гэж ойлгодог вэ гэхээр заавал тэгвэл ингүүл тэгнэ гэсэн тийм хариу хүлээх маягаар харилцан гэдэг хамааралтайгаар одоо уучлалыг ойлгодог хүмүүс бас байж идэг. Яг л би уучлсан учраас тэр намайг уучлах ёстой гэдэг харилцаа. Энэ бол нэг талаас нь харуул тийм амар зүйл бол бас биш. Яг л уучлал гэж яг юу гэдгийг тэр утга учирыг үн цэнийг ойлгох үед яг харилцаа эргээд идгэрч сэргэж өөрчлөлтүүд явагддаг гэж ойлгож байна. Тийм учраас дахиад асуулт байна. Та бусдыг уучлахад хэр зэрэг хүнд дарамт мэдэрдэг вэ? Харин бусад хүмүүс би чамайг уучлаа гэж хэлэхэд бол асуудалгүй. Энэ бол байггүй шүү дээ, тийм үү? Бид нар угаасаа тийм зүйлийг бас найдаж хүлээж өгдөг шүү, тийм үү? Харин та бусдыг уучлахад хэр байдаг вэ? Тийм учраас бид нар уучлалыг та бүхэн яг илүү өөртөө асуулт тавиад бодоосоо гэж бас хэлмээр нь. Жишээ нь зарим гэр бүлд харах юм бол уучлал үзүүлээд багт л уучлалыг ерөөсөө хүлээж авахгүй тийм амьдраад байна. Чин сэтгэлээсээ хандаад уучлаад байхад улам л илүү яасан бэ? Уучлалчих юм чи гэдэг сэтгэлээр хандаад байна гэдэг жишээ бидний эргэн тойронд их байдаг. Энэ маань нөгөө гэр бүлийн нандин харилцаа хэзээ ч тасрахгүй тэр хайр сэтгэл амлалт үн цэнүүд яасан бэ? Энэ үл уучлалтай холбоотойгоор цохигдож байна. Гэр бүлүүд салж байна. Итгэлцэл ч гэсэн бас нэмгэрч байна гэж ойлгож байна. Тийм учраас ялангуяа Христ итгэгчнэр үл уучлалын талаар эсвэл уучлалын талаар энэ ойлголтыг бол дэндүү их сайн мэддэг баха гэж бас би бодож байгаа. Нэг талаасаа. Нөгөө талаасаа бид нар амьдралын янз бүрийн явц тунд үйл явц процесс тунд уучлалыг мартах тохиолдол бас байж идэг. Тийм учраас та бүхнийг би илүү энэ цагт нээлттэй байгаасаа гэж бас ятгах байна. Бид нар энэ амьдралдаа амжилтанд хүрлээ, бизнес хийлээ, амжилтанд хүрлээ. Ямар нэгэн зүйлтэй болно гэх тэр зүйлийг төлөвлөөд тэр зүйлдээ хүрсэн байж болно. Ямар нэгэн амьдралаа сайн сайхан зүйлийг бүтээсэн байж болно. Эд баялагтай байсан ч болно. Их хөрөнгө хураасан ч байж болно. Эрх мэдэлд хүрсэн ч байж болно. Гэхдээ уучлалын талаар ойлголтоо сурахгүй бол бид нар хичнээн их зүйлтэй байсан ч гэсэн амар тайван байж чадахгүй юм аа. Угаалаг мэрэгэн бас байж чадахгүй юм аа.
Тийм учраас өөрөөр хэлбэл уучлалын үл ойлголтууд нь бидний зүрх сэтгэл, оюун санаад маш хүчтэйгээр тий нөлөөлж байдаг юм аа гэдгийг бидний зөвс ойлгох хэрэгтэй гэсэн үг юм. За уучлалын талаар ойлголтыг бас бид нар бодох ёстой. Бидний амьдралд бидний гомдоодог хүмүүс бас байдаг. Бас хорлох тохиолдлууд бас байж идэг. Шудраг ус хандах явдлууд бас бидний амьдралд бас байж идэг. Та энэ жижигүүд нь харагдаж байна уу? Уншигч байна уу те? Би уншихгүй байхаа. Би за бидний надад хүмүүс шудраг ус хандах, намайг хорлох ч юм уу те, намайг гомдох тохиолдлууд олон байдаг. Тийм үү? Гагцгүй би үүнд яаж хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь маш чухал асуулт юм. Чухал асуулт. Харин бид энэ хариу үйлдэлийг уураар илэрхийлдэг. Ямар нэгэн сөрөг, хандлага, зан чанаруудаар илэрхийлэх тохиолдлууд бас байж идэг. Эсвэл ямар нэгэн адилхан тэр үйлдэлээр бас илэрхийлэх тохиолдлууд бас байж идэг. Заримдаа бүр өс онцон авах тохиолдлууд бас байж идэг. Харин Библиэс харах юм бол Библийн тэр жигтэй Библи маань өөрөө бидэнд юуг зааж өгдөг вэ гэхээр уучлахыг зааж өгч идэг. Тэр байтугай Библи юу Бурхан бидэнд уучлахыг тушаах хэлбэрээр маш их зааж хэлсэн тохиолдлууд их байгаад байгаа гэж хэлж болно. Тэгэхээр уучлал бол юу вэ? Библиэд өгч байгаа эрх чөлөө гэж бас ойлгож болно. Библиэд өгч байгаа эрх чөлөө. Бид нар үүнийг хамгийн тод ойлгох жишээ бол Есүс Христ юм а гэж хэлж болно. Бид нар Есүсийн өмнө очих үед, Есүсийг таньж мэдгүй байх үед ямар их уур хэрлэн, хорсол, атаа, чөтөө тэр бүгд тэр хийж байгаа үйлүүдээ ерөөсө гим гэж бодохгүй. Улам хүмүүсийг юу оюун санаагаараа зүрх сэтгэлээр хүртэл алж хядаж харааж зүхэж байсныг бид нар мэднэ тийм үү? Харин Есүс Христос уулзсан дараа би ямар их бохир хүн бэ гэдгийг ойлгож гисэн. Харин тэр бохир зүйл нь бидний эцэстээ ямар үр дүнд аваач вэ? Энэ гэхээр бид нар өөрийнхөө дураар гим нүгэлтэй хутгалзаж үйл уучлалт донтор амьдарч явах үед явандаа эцэстээ бидний хүлээх хариуцлага байгаа. Харин тэр хариуцлагыг Есүс Христ загалмаа дээр бүрэн дүүрэн яасан бэ? Өөр дээр хүлээн авч намайг уучлж, намайг эрх чөлөөтэй амьдрах тэр ивэл нэгүслийг өгсөн юм. Амен. Бид нар Иохан 14 дугаар бүлгээс харах юм бол юу гэж хэлсэн бэ? Үнэн та нарыг чөлөөлнө гэж хэлсэн байгаа. Тэр уучлалын үннийг Библи бол бидэнд маш тодорхойгоор хэлдэг юм аа. Тэгэхээр хүн уучлалыг авах үед юу болдог вэ? Хүний дотор тайвшрал бий болдог. Бурхны амар тайван баяр хөөр дүүрч сэргэж эхэлдэг гэж ойлгож байна. Тийм учраас өнөөдөр 4:31-ээс 32 дугаар шилдэд юу гэж хэлсэн бэ? Хорон санаа уур хилэн хашгираа гүтгэлгэн муу муухан хамт та нараас зайлаг гэж хэлсэн байгаа. Нийлэн ширүүн тийм акцент тарагч тийм үү? Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгнээ инэрч аядуу зөөлөн сэтгэлээр хандаарай гэж хэлсэн байгаа. Харин бид нар уучлалын талаар суралцахгүй болвол ойлголтоо гүнзгийрүүлэхгүй юм бол бидний эсрэгээрээ яаж хандах вэ? Энэ аядуу зөөлний эсрэг хандах болно. Ширүүн дөрөв хандах болно. Хорсож хандах болно. Өшөө авах болно гэж ярьж байгаа гэсэн. Харин Христ та нарыг уучлсны адил байх юм бол бид нар бие биендээ аядуу зөөлөн сэтгэлийг харуулах болно гэж ярьж байгаа гэсэн. Энэ бол эрх чөлөөтэй Христийн уучлалыг авсан хүний ойлголт юм а гэж хэлж болно. Тэгвэл уучлал гэж юу вэ? Дараагийн уучлал гэж юу вэ? Уучлал гэдэг нь болохоор би чамааг уучлаа гэж хэлэх үг бол биш. Харин нөгөө хүнийгээ буруудахгүй гэсэн хүний шийдвэр, зүрх сэтгэлийн шийдвэр гэж хэлж болно. Би чамааг буруудахгүй гэсэн зүрх сэтгэлийн шийдвэр. Зүрх сэтгэлтэй шийдсэн шийдвэрээ хэлэх явдламаа, илэрхийлэх явдламаа гэж хэлж болно. Уучлах гэдэг нь гомдлыг дотроо хадгалахгүй байх, бусдыг өөрөөсөө чөлөөлөх, өөрийн зүрх сэтгэл дотор амьдралдаа амар тайван эрх чөлөөг авчрахыг хэлж байгаа гэсэн үг юм. Тэгвэл юу вэ? Уучлалын утга учир нь зүрх сэтгэлийн шийдвэр юм а гэж ярьж байгаа. Слайд явж байна уу те? За түрүү хэлсэн байгаа. Уучлах нь бол Бурхны тушаал юм а гэж ирсэн. Тэгвэл би хүмүүсийг уучлах уу, яах вэ гэд бид нар өөртөө болно өрөөлтөө маш их тооцоо хийдэг тийм үү? Харин Библи бол бидэрт юу гэж хэлдэг вэ? Уучлах нь бол Бурхны бидэнд өгсөн, Бурханаас бидэнд ирсэн тушаал юм а гэж ярьж байгаа гэсэн үг. Тийм учраас тушаал гэдэг үгийг бид нар ойлгож байгаа тийм үү? Тушаал гэдэг зүйл цэрэг хүний хувьд бол заавал хийх ёстой зүйл байгаа. Тэгвэл яагаад Бурхан бидэнд тэгж хэцүү байсан ч гэсэн тушааж байгаа юм бэ? Биднийг эрх чөлөөтэй байлгахын тулд, амар тайван байлгахын тулд, биднийг эдгэхийн тулд юм. Биднийг тэр хорон хорсол, өшөө орсол, атгаа чөтөнөөс биднийг яасан бэ? Чөлөөлөхийн тулд бидэрт яасан бэ? Заримдаа тушаах хэлбэрээр хэлдэг юм а гэж ярьж байгаа гэсэн юм.
Тийм учраас бид нар уучлах талаар бодохдоо та тооцоо битгий бодоорой. Есүс загалмаа дээр айл үчи тооцоог гүйцэлдүүлсэн. Амен. За. Амен сулраад явчихлаа тийм үү? За. Тийм учраас та бүхний дотор уучлалтай холбоотой зүйл тийм гомдол, хорсол тийм хүнд хэцүү зүйлүүд байгаа бол эзнийхээ өмнө дахиад өөрийнхөө Есүс Христийн өмнө тавиарэ гэж бас хэлмээр байна. Есүс Христийн өмнө тавиарэ. За, яагаад уучлах ёстой вэ? Яагаад уучлах ёстой вэ? За, бид нар Лук 23-ын 24-р ишлэгийг мэднэ тийм үү? Дараагийн слайдыг гаргая тийм. Яагаад уучлах хэрэгтэй вэ? Яагаад уучлах хэрэгтэй вэ? За, Лук 23-ын 34-ийг бүгдээр уншъя. Яагаад уучлах хэрэгтэй вэ? Матай, Марк, Лук. За, энд урд бас байгаа. Тэгээ та нар бас давхар хараад яваарай. За, хамтдаа унших уу? 3И Есүс энэ шиг 23:34 энэ урд байна. За, та нар Библиэлд бас байгаа шүү дээ. Лук 23:34. За, хамтдаа унших. 3И Есүс Аава тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв гэж хэлсэн байгаа. За, яагаад уучлах хэрэгтэй гэж ярьж байна? Бурхан биднийг уучлсан учраас бид нар нүгэлтэн байсан ч гэсэн, бидний дэргэд нүгэлтүүд байсан ч гэсэн бид нар тэр уучлах эрхийг Есүсээр дамжуулж олж авсан юм аа. Олж авсан юм. Есүс бидний бүх нүглийг загалмаа дээр үүрч бидэнд уучлалыг өгсөн. Амен. Тийм учраас бид нар уучлалыг ямар хэмжээнд та нар дүгндэг вэ гэдэг асуулт гарч ирж байгаа гэсэн утгатай зүйл юм. Дагалдагчид нар ч гэсэн бас Есүсээс асуудаг. Бид нар хэдэн удаа уучлах юм бэ гэж хэлсэн. Есүс 70-ыг 7 дахин үржүүлсэнтэй уучлаарай гэж ирсэн. Тэгвэл энэ юу хэлж байгаа вэ? Би 1 удаа уучлсан, 2 удаа уучлсан, 3 удаа уучлсан гэж ярьж байгаа гэсэн үг юм. Харин Есүс яагаад 70-ыг 7 дахин үржүүлсэнтэй? Яагаад 7-гийн тог онцол сонгосон юм бэ? Уучлал гэдэг нь бол бид нар хязгааргүй бид нар уучлах ёстой гэдэг зүрх сэтгэлийг бидэнд тайлбарлаж өгч байгаа гэсэн утгатай юм. Хязгааргүй. Тийм учраас та бүхэн уучлахтаа өөрсдөө ч гэсэн бас Есүс Христ таныг хэр хэмжээтэйгээр уучлсныг та бодж үзээрэй. Бид нар Есүс Христийн өмнө бодох юм бол бид нар өчнөө хүнд хийлгийн эцгүй, аргагүй янз бүрийн гэмнүглүүд бидний дотор байгаа шүү, тийм үү? Харин Есүс загалмаа дээр цовдлсон. Есүс бидний төлөө өөрийгөө загалмаа дээр цовдлсон. Үүгээр дамжуулаад бидэнд уучлалыг өгсөн учраас бид нар бусдыг уучлах эрхтэй болсон. Уучлах эрхтэй болсон. Гэхдээ би таард оршил дээр хэлсэн байгаа. Уучлалын талаар ойлгоно гэдэг нь юу вэ? Гэр бүл байгаа хүмүүс, хамт ажиллаж байгаа хүмүүс уучлалыг мэдгүй байгаа учраас магадгүй та уучлсан ч гэсэн таныг зовоожж болох юм. Тийм учраас уучлалыг хамтдаа суралцах хэрэгтэй. Хамтдаа уучлал гэдэг юу гэдгийг хамтдаа ярилцаж байжээж бидэнд эрх чөлөөг өгнө гэж утгатай зүйл юм. Харин зарим хүмүүс уучлалын талаар бодох үедээ зүгтдэг хүмүүс бас байж идэг. Зүгтдэг хүмүүс бас байж идэг. Зарим хүмүүс энэ зүйлүүдийг яг хол тойрч тийм амьдрдаг хүмүүсээс байж идэг. Харин уучлалтаа нүүр тулахад хүн юу болдог вэ? Хүний дотор сэтгэлийн хад суудж эхэлдэг. Ухаан сэргэж эхэлдэг. Бас бурхны тэр амар тайван дотор оршиж амьдрч чадчих суралцж эхэлдэг гэдгийг бид нар ойлгож байна. Тэгэхээр уучлалгүй байх юм бол бидний дотор юу бий болдог вэ? Үйл уучлал бидний дотор байхад бидний дотроос нь идэж эхэлдэг. Ялзруулж эхэлдэг. Тэгээ бидний дотор гомдол маань бидний зүрх сэтгэлийг хатууруулж эхэлдэг. Сэтгэлийн хаттай байх гэсэн чинь илүүгээр хатуу болгож эхэлдэг. Тэгээд үзэн ядуулж эхэлдэг. Үс хонцон бий болгож эхэлдэг. Тийм учраас Библи юу гэж хэлдэг вэ? Бид нар үс хонцон атаа хорслыг тийм хадгалах юм бол бидний зүрх сэтгэл сүрж эхэлдэг гэж хэлсэн байдаг. Тэгээд тийм хүмүүсийг харах юм бол юу вэ? Амнаас нь хичнээн гой сайхан үг хэлсэн ч гэсэн зүрх сэтгэл нь аливжинэ бохир байгаа учраас тэр ярьж байгаатайгаа нийцэж амтаж чадахгүй ч эхэлдэг. Ярьж байгаатайгаа адилхан шийдвэр нь хичнээн гой шийдвэр гарсан ч гэсэн дотоод нь атаа хорсол өөр хэлэн байгаа учраас юу вэ? Шийдвэр нь зүгээр л хоосон ам болж эхэлдэг гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас актуунууд минь уучлах тухай бодохдоо Есүсийг бодоорой. Уучлах тухай бодохдоо Есүс биднийг хэрэг хэмжээтэйгээр уучлсныг бодоорой. Амен. Амен. Яагаад уучлах хэрэгтэй вэ? Уучлал бол бидний харилцааг сэргээдэг. Харилцааг сэргээдэг. Хүн болгон алдаа гаргадаг.
Гэхдээ үл уучлалт хүн бол хүн болон алдаа гаргадаг гэдэг үгэн дээр тоглолдог. Тийм үгүүдээр үргэлж өөрийнхөө тархийг яасан бэ? Өөрийнхөө үг хэллэгийг яасан бэ? Ачлуулдаг. Харин уучлалт харилцаа бол жинхэнэ сэргэлтийг бий болгож эхэлдэг. Үргэлж илүү дотнд харилцааг бий болгож эхэлдэг. Итгэл найдар руу итгэлцлийг бий болгож эхэлдэг. Харин үл уучлал нь юу вэ? Алдаа гаргачлаа, уучлах хэрэгтэй штэ гэж хэлдэг. Хүн сул дорой штэ гэж дахин хэлдэг. Харин би бинийг чин сэтгэлээсээ уучлж эхлэх үед, гүн гүнзгийгээр уучлж эхлэх үед юу болдог вэ? Найз нөхөд, гэр бүл, үр хүүхдийн харилцаа, аав ээжийн харилцаа ч гэсэн бас яг вэ нэгдэж эхэлдэг гэж ярьж байгаа. Тийм учраас би та бүхэнд уучлалын талаар ярихдаа юу вэ? Та бүхэн гэр бүлтэй ч гэсэн бас уучлалын талаар ойлголтыг бас хуваалцдаг байх ёстой. Яг тэгвэл хичнээн та уучлсан ч гэсэн нөгөө хүн чинь уучлалын талаар ойлголт байхгүй байх юм бол уучлалыг сураагүй бол тийм үү? Яг вэ? Та хичнээн их уучлсан ч гэсэн та хоёр хэцүү амьдрах болно. Төр зүрийн л уучлалууд явагдах болно. Харин муу нэг яг илүү өгөөш болно гэсэн утгатай зүйл. За дахиад уучлчих юм чинь тий? Ялангуяа Христ итгэгч хүн, үйл итгэгч хүнтэй хамт одоо ажил хийх үед, эсвэл нөхөрлөх үед тий? Магадгүй амьдрах үед иймэрхүү одоо өгөөш, иймэрхүү дарамтууд их өртдөг гэж хэлж болно. Тийм учраас яах ёстой вэ? Бид нар уучлалын талаар бодох ёстой. Би 2006 онд одоо хожир биш Баян өшөө чуулганд манайх гэр бүлээрээ илгээгдсэн шүү дээ, тийм үү? Тэгээд тэнд 4 жил амьдарч байхдаа нэг охин өсрийн чуулганы охин байсан. Тэгээд тэр охин маань одоо бол маш сайн амьдарч байгаа. Маш одоо тийм том одоо альбом тушаал одоо эрхэлж байгаа одоо эмэгтэй байгаа. Тэр охин яасан бэ гэхээр нэг орой ингээд уйлаад ер нь нөгөө төсвийн цуглаанд нэлээд тийм хэцүү үйл нэг дүр төрхтэй явж ирсэн. Гэхдээ үйлчлээ маш хичээнгүйлэн хийдэг байсан. Тэгээд нэг өдөр ингээд дуудаад ер нь ингээд үйлчлэл байгаа. Чи жоохон гонигтэй байх шиг байна тий. Хин юу болсон бэ? Ярих юм байна уу гэд. Би бол хүнд нэг яриад байдаг юм л да. Ярмээргүй байна. Миний амьдрал бол миний амьдралаа гэд. Тэгээд би ядахнаа залбирч өгөө. Тий? Би тэгж чамайг ямар байгааг мэдэхгүй учраас би яс юу гэж залбирах юм бэ гэд. Тэгээд тэр охин юу болсон бэ гэхээр миний аав одоо би ээжтэйгээ ингээд хоёулахнаа байгаа. Ах маань хаяа ирдэг. Тэгээд аавтайгаа хамт ингээд амьдарч байсан. Тэгээд аав маань ингээд өөр хүнтэй болоод ингээд явцсан. Тэгээд аавыгаа одоо ингээд харахаар бодохоор маш их санаж байна. Би энд очиод эргээд гэрт очихоор аавын аяг, аавын хувцас, аавын ор тий. Тэгээд аавын маань алчуур гэд бүх зүйлүүд ингээд харагдаад маш их гонигтай байдаг гэд. Тэгээд тэр маш хэцүү байсан. Тэг би одоо яахаа мэдэхгүй байна гэд. Би бурхан зөндөө залбирсан. Тэг би тэр охинд юу гэж хэлсэн бэ гэхээр чи аав чи хичнээн тийм үйлдэл гаргасан ч гэсэн ахын дөө. Есүс бидэнд маш их хайртай. Чи тэр хайр, тэр аврал, тэр үн цэнийг чи маш сайн мэднэ. Тийм учраас аав чинь ч гэсэн гэртээ ирэхийг хүсэж байгаа хаа. Алдаа гаргаад ээжтэй чи муудалцаад. Тийм учраас би чамаас нэг зүйлийг хүсэж чи үнэхээр аавтайгаа уулзаж дахин гэр бүлээс эргээхийг хүсэж байгаа бол чи баацаас аваад захиа бич. Тэгээд аавыгаа санаж байгаа бүх үйл явдлаа бич. Хоёрдугаарх нь аавтайгаа хамт байсан бүх үйл явдлаа бич. Яагаад санаад байгаа тэр сайхан дурсамжаа бич. Тэгээд аавынхаа алдааг чи уучлж хүлээж авах юм бол аав чинь заавал ирэх болно гэж. Хизээ нэг зэгт ирэх болно. Тэгээд тэр охин заа гэд би ямар ч байсан оролцъё. Тэгээ би араас нь мессеж өгсөн чи бас ээжтэйгээ ярьж үзээрэй гэж. Яг тэгвэл тэдний хоёр хүүхэдтэй. Тэгээд гэр бүл болоод маш олон жил хамт амьдарсан. Тэгээд тэр охин яваад дараагийн 7 хоногт ирээгүй. Тэрний дараагийн 7 хоногт бас ирээгүй. Тэгсэн чинь нэг 3 дахь өдөр оройны залбирал дээр орж ирээ хойно суусан. Тэгээ хойно суугаад би тантай уулзъя гэд. Тэгээд яасан бэхээр би за залбирал дуусчаад гэдэг өрөөнд ороод за юу болсон бэ яханд яагаад ингээд хариу мессеж ирэхгүй удажчлаа тэгээ жоохон санаа зовлоо бас буруу зүйл хийсэн юм уу яаснаж би бас мэдэхгүй гэд. Тэгсэн тэр охин юу гэж хэлсэн бэхээр Чингис хаа би нэг захиа бичсэн. Тэгээ би аавынхаа байга газрыг гээд олсон. Тэгээ очиод тэр айлтай байхгүйсэн тэгээд манай аав нөгөө микрийн жолооч. Тэгээ микрээ жолоодж явахтан тэр газрыг тосч жагаад би гээд заавал аавдаа өгөх ёстой гэд тэгээ захиагаа өгсөн. Тэгээ захиа өгөөд 3 хонс ямар сураг байхгүй.
Тэгсэн чинь орой унтчихсэн чинь аав маань бүх юм аваад хурж ирээд тэгээд ээжээс минь уучлахгүйгаад аав маань бол тийм уйлах хүн бол биш. Надаас бас уучлаад ээжийг минь тэврээд ах маань дургу байсан ч гэсэн ээж бид хоёрыг тэврээд тэг манай гэр бүл одоо бас сайхан байгаа. Тэгэд аав маань ингээд намайг уучлж намайг ингээд миний алдааг ойлгосод маш их баярлаа гэд. Би ахиж эзээ чи юм алдаа гарахгүй гэд. Тэгэд нэг юм уучлалыг хийснээр дамжуулаад бусад ойлгуулснаар дамжуулаад юу болсон бэ? Яагаад уучлах хэрэгтэй вэ гэдэг тэр үндсэн тэр гэр бүл бий болсон гэсэн утгатай зүйл. Өнөөдөр бидний хувьд ч гэсэн бас яах ёстой вэ? Уучлах уу, уучлахгүй юу? Яагаад заавал энэ надаас намайг илүү шахалуулчлаа гэж бодохоос илүүгээр Есүс таныг хэрэг хэмжээгээр уучлсан байг бодоорой. Тэгэхгүй танаас уучлал гарах болно. Амен. Тэгвэл уучлахын тулд бид нар юу хийх ёстой вэ? Дараагийн слайд те. Уучлахын тулд бид нар юу хийх ёстой вэ? Уучлахын тулд. За энэ цаана нэг Библийн хэд хэдэн жишээнүүд байгаа шүү дээ. Йосефийн жишээ бас байгаа тийм үү? Йосеф бол ах нарыгаа уучлсан шүү дээ тийм үү? Ах нар энэ 50 дугаар бүлгээс харах юм бол 50 20 дээр бол уучлсан шүү дээ. Би яаж Бурхны өмнөөс болж та нарыг те алж шийдэх вэ? Тэ? Би яаж Бурхныг орлох вэ? Гэд яасан бэ? Ах нарыгаа тэрсэн шүү дээ тийм үү? Гэсэн чинь ах нар яг энэ уулзалтын өмнө юу болсон бэлээ? Аав нь нас ороод тэгвэл одоо Йосеф биднийг алсан да. Биднийг өстой яа харахгүй ална. Йосефийн амьдралыг бодж үзээрэй. Өнөөдөр бид нар тийм Йосефийн амьдралыг туулж үзсэн хүн бараг л байхгүй багт би эргэлзэхгүй нь. Тэгээд яасан бэ? Ах нар нь за Йосеф тэр очиод аав өгөхөөс өмнө ингэж хэлсэн. Ах нарыгаа уучлаарай гэж Йосеф хэл гэж хэлсэн гэж ярьж байгаа. Тэгээд тэр үгийг бүгдээрээ Йосеф хэлэх гээд ирсэн. Тэгсэн чи Йосеф юу гэж хэлсэн бэ? Тэр ах нарынхаа үгийг сонсоод би яаж Бурхныг орлох вүлээ гэж хэлсэн. Бид Давидын түүхийг ч гэсэн бас мэдэн тийм үү? Давид Саул хоёр яасан бэ? Саул Давидыг хаалтгаал өдөр шөнөгүй хүн илгээгээд хүмүүс илгээгээд өөрөө хүртэл бичлэн хүртэл Давидыг алах гэж явж байсан тийм үү? Тэгээд Давидтай нүур тулсан чинь яасан бэ? Саулыг нүур тулаад яг алах боломж олдсон ч гэсэн яасан бэ? Алаагүй. Энэ чинь Бурхны хүн шүү дээ гэж. Тэгвэл эндээс ямар гаргалгаа гарч байгаа вэ? Бид нар Есүс Христийг хэрэг хэмжээгээр ойлгоно хүмүүсийг байгаагаар нь уучлах чадах тэр залбирлыг тэр хариу үйлдэлийг уучлах тэр утга учирыг бид нар үзүүлж чадна гэсэн утгатай зүйл юм. Амен. Тийм учраас Есүс Христ загалмаа дээр өөрийг нь цовдол дагалдагчсан хүртэл нууцаар харж байгаа хүртэл юу гэж хэлсэн бэ? Ааваа тэд нар юу хийж байгааг мэдэхгүй байгаа. Уучлалыг мэдэхгүй байгаа учраас тэднийг та уучлаач гэж хэлсэн байгаа шүү дээ. Амен. Стефаныг ч гэсэн бас мэдэн ш тийм үү? Саул хүртэл Паул үрдэ Саул багтаа Есүсийн дагалдагчийг хүртэл чулуугаар амьдаар нь халж байгаа хүртэл Стефан юу гэж хэлсэн бэ? Залбирсан шүү дээ. Ааваа тэднийг уучлаач гэж хэлсэн. Өгөхөөс өмнө хүртэл яасан бэ? Уучлаач гэж бүр эцсийн залбирлыг хүртэл хэлсэн. Есүс ч гэсэн загалмаа дээр 7 удаа залбирахдаа ерөөсөө уучлалын төлөө бидний төлөө залбирсан. Тийм учраас тэр хангалтайгаар биднийг уучлсан. Амен. Тийм учраас уучлалыг яагаад уучлах хэрэгтэй вэ гэдгийг та бүхэн хинээс асуух вэ? Есүсээс асуугаарай. Уучлахын талаар бодвол Есүсийн өмнө загалмаан өмнө очоорой гэж утгатай зүйл юм. За тэгвэл уучлахын тулд бид нар юу хийх ёстой вэ? Уучлахын тулд бид нар юу хийх ёстой вэ? Та өнөөдөр слайдтай ажил сурж байгаа шүү. За үрдсэн. Дараа нэг өдөрлөгтэй болчихвол. За уучлахын тулд бид нар юу хийх ёстой вэ? Бид нар уучлах бол тийм амархан зүйл биш гэдгийг бид нар дэндүү сайн мэднэ. Дэндүү сайн мэднэ. Гэхдээ бидэрт боломж байгаа. Бурхнаас гуйх залбирах хэрэгтэй. Хүмүүс залбирахгүй байгаа учраас уучлах чадахгүй байгаа. Залбирахгүй байгаа учраас юу вэ? Уучлалын талаар бодохыг ч гэсэн бас хүсэхгүй байгаа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас Филиппо 4:13 дээр юу гэж хэлдэг вэ? Намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна гэж хэлсэн байгаа. Амен. Бүгдийг хийж чадна. Тэгвэл бид нар уучлахын тулд бидний хэм хэмжээ хязгаар гэж байгаа. Бидний зүрх сэтгэлийг хатгаж байгаа. Бидний оюун санааны ойлголт гэж байгаа. Ухамсарт хариу үйлдэл үзүүлэх тэр хандлага гэсэн байгаа. Бидний бие махбодыг хэмжээж гэсэн бас байгаа. Биеийн хилэмжийг хэмжээж гэсэн бас байгаа. Харин түүнээс илүү хүч чадалтай нэг юм бол Бурхан учраас бидэрт Бурхан уучлах тэр хүчийг өгөхийн тулд залбирлыг биднээс хүсдэг юм гэж ирж байгаа. Тэгвэл Есүс уучлахын тулд загалмаа дээр юу хийсэн бэ? Тэр ерөөсөө хийж чадсан зүйл нь залбирал юм гэж ирж байгаа. Залбирал юм аа. Залбирал юм аа. Есүсийг хамгийн адгийн гим нүгэлтэн гэж загалмаа дээр цовдлсныг бид нар мэдэн тийм үү? Та нар хараараа түүний хоёр талд нь хүртэл юу болсон бэ?
Та нар гим нүглийн талаар хорслын талаар бодож үзээрэй. Түүний хоёр талд нь аимшигтай гим нүгэлтэн байгаа ш бас үхэх ял авсан байсан тийм үү? Бас түүний амийг юугаар бас сольсон бэ? Бүр аимшигтай алуурчин хүртэл яасан бэ? Суллаад тэрний оронд үүнээс илүү алуурчин бол Есүсээ гэж хэлсэн баг ш тийм үү? Харин Есүс яаж тэр бүх зүйлүүдийг давсан бэ? Залбирлаар. Амен. Есүс яг энэ шийтгэлийг үүрхийн тулд энэ үйлчлэлийг хийхин тулд тэр хүч чадлыг Гетсеман цэцэрлэгт дотор залбирсан шүү дээ тийм үү? Нэг удаа Есүс яасан бэ? Тэр үйл үйлчлэлийн талаар тэр асуултад мөргөлдсөн байхгүй юу? 100% хүний хувьд энэ ямар хүнд мэдрэмж вэ? Энэ шүнжэнгөө зодуулна, шүнжэнгөө шанаад болно, шүнжэнгөө тэр өргөс тэтмээр хатгуулаад ёжлуулна тийм? Доромжлуулна. Бүр нус царайг хүртэл хайсан гэж ярьдаг шээ тийм үү? Тэгээд тэр залмаг үүрч дийлэхгүй болцоо тэр нөхцөл байдлыг тэр биеэр мэдэрсэн байхгүй. Тэгээд тэр зүйлийг мэдрээд бурхан минь надаас энэ аягийг өнгөрүүлж өгөөч гэж хэлсэн байдаг. Есүс хүртэл яасан бэ? Тэр таны төлөө тэр уучлалыг амсахтаа хүртэл ямар хэцүүг тэр мэдэрсэн гэсэн үг байхгүй. Тэгээд яасан бэ? Аава та өөрийнхөө хүслээр хийгэрэй гэж хэлсэн. Бурхан та өөр энэ зүйлийг хийгэрэй гэж хэлсэн. Тэгвэл бурхан юу вэ? Таны төлөө хүртэл Есүсийн тэр залбиралт хүртэл хариу хийгээгүй. Таныг уучлахын тулд яасан бэ? Таны үйл өөрчлөлтүүдийг тэр Есүс дээр тогсон байхгүй. Нэгсээр дамжуулаад бид нар аврагдах. Нэгсээр дамжуулаад бид нар уучлалыг хийж чадах тэр хүч чадлыг олж авсан юм. Амен. Мөн бид нар Бурханаас хүч чадлыг гуйхаас гадна дараа нь юу вэ гэхээр өөрийгөө бас шалгах хэрэгтэй. Бид нар зүг сэтгэл дотор байгаа үйл уучлалтай холбоотой өшөө хосол, гомдол, хилэн байгаа бол түүнийг эзэнд юуны өмнө өргөх хэрэгтэй. Бид нар залбирлын диаграмыг мэдэн шүү дээ тийм үү? Бурхны нэрийг дуудана. Тэгээд дараа нь яах вэ? Гимших хэрэгтэй шүү дээ. Гимших хэрэгтэй шүү тийм үү? Яг л бид нар бохир зүрх сэтгэлээр гуйж болохгүй. Тийм үү? Харин бид нар Бурхны юм гимтэй зүйл байгаа. Залбиралт маань бохир зүйл байгаа бол бид нар гимших хэрэгтэй. Зүрх сэтгэлээ угаалгах хэрэгтэй гэсэн. Залбирлаа. Ариусгах ёстой гэж хэлж болно гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл өөрийгөө Бурхны өмнө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн утгатай зүйл юм. Би ч гэсэн ялгаагүй гэмтэй шүү дээ гэж ярьж байгаа. Есүс ч гэсэн бас Матай номдэр гэсэн бас дагалдагчтай хэлж чи дахил өргөтөө чиний ах дүүс чи эсрэг ямар нэгэн зүйл байгаа бол одоогоор хэлбэрээр мөргөл өргөтөө ах дүүс чи эсрэг ямар нэгэн зүйл байгаа бол очоод асуудлаа шийдээд хүрээд ирээрэй гэж ярьж байгаа гэсэн утгатай. Хүрээд ирээрэй. Өнөөдөр Бурхан биднийг өөрт нь ирүүлэх тэр замыг Есүсээр дамжуулаад нээж өгсөн юм. Амен. Тийм учраас Иохан 14:8 дээр юу гэж хэлсэн бэ? Хинч би бол зам үнэн ам мөн хинч надаар дамжуулгүйгээр эцэгт хүрэхэ гэж хэлсэн байгаа. Тийм учраас Бурхан биднэрт уучлах эрхийг Есүсээр дамжуулаад өгсөн. Тийм учраас яах ёстой? Бид нар Бурханы өмнө очихдоо өөрийнхөө зүрх сэтгэлийг хараад Бурханаас уучлалыг зүрх сэтгэлийнхээ тэр хүнд хэцүү байдлуудыг бид нар Бурханд гэмшлэр ухаарлаар, дарууслаар ариусгах хэрэгтэй. Тэгжээж бидний дотор явах ёстой. Уучлалын тэр үндэс нь бидний дотор суугдана гэж хэлж болно. Яагаад бидэнд уучлал хэрэгтэй вэ? Бурхан бол шудраг. Яагаад бидэнд уучлал хэрэгтэй вэ? Бурхан бол шудраг. Тийм учраас Бурхан шудраг юм бол ямар нэгэн зүйл хийгээч гэж сайн мэдээ ярих хүмүүс маш их асуудаг. Бурхан ч шудраг юм бол ямар нэгэн зүйл хийгээч гэж. Бурхан шудраг учраас Есүсийг бидний төлөө өгсөн юм. Бидний гим нүглийн асуудлыг түн тохоод бидэрт яасан бидний шудраг ус байдлыг Есүс тохоод тэр яасан бэ? Бурхан шударгаа бидэрт харуулсан юм гэж ярьж байгаа гэсэн үг юм. Тийм учраас ах トゥ нар минь ээ Бурханаас хүч чадлыг гуйхтаа бид нар бас зүрх сэтгэлээ шалгах хэрэгтэй. Бас уучлалын талаар уучлахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэхээр уучлал гэдэг нь амаараа хийдэг зүйл бол биш. Чатаар бичдэг зүйл бол бас биш. Мессеж бас бичдэг зүйл бас ганцхан дуусдаг зүйл бол биш. Үйлдэлээр харуулдаг зүйл юм аа. Уучлаа гэж хэлэх нь бол хангалттай зүйл бол биш. Үйлдэлээр харуулах ёстой. Үйлдэлээр харуулах ёстой. Өмнөх шигээ тэр хүнийг хайрлаж, өмнөх шигээ тэр хүнийг хүндэлж, өмнөх шигээ тэр хүнийг хүнтэйгээ нөхөрлөхийг хэлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Нөхөрлөхийг. Магадгүй заримдаа зарим уучлал цаг хугацааг ордог. Зарим хүнд маш их цаг хугацаа орж иж болох юм. Гэхдээ уучлахын талаар бодохдоо бид нар хэмжээгээр бодох зүйл бол биш юмаа гэж ярьсан шүү дээ юм уу? Хязгааргүй гүн гүнзгийгээр биднийг Есүс Христ загалмаа дээр нэгүсэж уучлсан юм аа гэдгийг бид нар санах хэрэгтэй.
За тэгвэл уучлалаас ирэх ивэл гэж байгаа. Ивэл байгаа. Ивэл байгаа. Уучлах юм бол юу бий болдог вэ? Үл уучлахыг хүмүүсийг та нар хараараа харцсан, зүрх сэтгэл нь зан чанар тухгүй байдаг. Юм хийж байгаа нь хүчтэй заримдаа би нэг хүтэл ямар нэгэн байдлаар хөлрөх, тэ одоо чичрэх, тойшиж ишээ тогтворгүй болох ч юм уу. Иймэрхүү зүйлүүд харагддаг тийм үү? Харин уучлалын тэр ивэлийг авдаг хүн бол амар тайван болдог. Бурханаас амар тайван ирдэг. Амен. Зүрх сэтгэлийн гүн давхатаар ачаан хөнгөрдгөө гэж хэлж байна. Амен. Амар тайвныг мэдэрдэг. Та нар бодоод үзээрэй. Хин нэгэнтэй хэцүү байхад бүх зүйлүүдийг ярилцаад ойлголцсон дороо дараа тэр газар тайвшрал бий болдог. Амар тайван бий болж эхэлдэг. Бие биенийх нь далтэрсэн хацсан харин бие бинийгээ ойлгох, дараа дахиж уулзах, дараа дахиж сэтгэлээ хуваалцах итгэлцлийн тэр хацууд бий болж эхэлдэг. Амен. Амен. Тийм учраас автуунаар минь уучлалын ивэлийг амсаж амьдарцгаая. Уучлалын ивэлээр өөрсдийнхөө амьдралыг харилцаануудаа хөглөж, хүчрэгжүүлж, тэнхрүүлж амьдарцгаая. Амен. Тэгэхээр та нар бодож үзээрэй. Та хинтээ уулзахдаа тухгүй байдаг вэ? Хинтээ уулзахдаа өнөгтэй болдог вэ? Ялангуяа Христ итгэж хүмүүст бол тийм зүйл байх учиргүй. Бид нар тийм зүйлийг амсаж амьдрах учиргүй хүмүүс ахгүй юу? Харин илүү бид нар утга учиртай амьдрах хэрэгтэй хүмүүс юм. Амен. Уучлалаар дамжуулаад. Тийм учраас автуунаар нэ. Уучлах үед заавал миний харилцаа сэргэн гэдэг бас найдвар бидэрт ирдэг. Найдвар бидэнд ирдэг. Уучлах үед ямар ивэл ирэх вэ? Илүү Бурхантай ойр дотор дотнд харилцаа бас бидний дотор бас ирдэг гэж хэлж болно. Мөн уучлах үед бидний итгэл өсдөг. Тэр хайрын утга учир үндсийг бидний дотор өсдгөө гэж хэлж болно. Хайр байгаа газар айц хүүц салга болдгоо гэж ярьдаг шүү дээ, тийм үү? Хайр байгаа газар үл уучлалууд хүртэл үхтгэе гэж бас хэлдэг. Өнөөдөр бид чинь бас Бурхны хайр байгаа учраас бид нар түүний ивэлийг амсаж амьдарч байгаа гэж хэлж болно. Дүнцгэй. Уучлал бол Бурхнаас бидэнд ирсэн бэлэг шүү. Бэлэг шүү. Бэлэг шүү. Бэлэгний талаар бодохдоо хүмүүс хүн нэгэнд бэлэг өгөхөд бэлгийг боддог, харин эзнийг мартаад байдаг. Харин яагаад Бурхан бидэнд уучлалыг өгсөн бэ гэдэг тэр Бурханы талаар бодоход бид бэлгийг үнцэдээ ашиглаж чадна гэж ярьж байгаа. Тийм учраас итгэж хүнд байх ёстой алтан зарчмуудын нэг бол уучлал заавал байх ёстой. Уучлал заавал байх ёстой. Тэгэхээр би танд нэг бас дүнэлтийн дотор нэг үгийг хэлмээр нь. Ямар үг вэ гэхээр та хин нэг уучлах байгаа бол хин нэгнээс уучлал хүсэж байгаа бол тэр хүндээ уучлалын талаар яагаад уучлах байгаа вэ? Тэр шалтгааныгаа заавал хэлж ярьж байгаараа гэж хэлмээр байна. Хэлж ярьж байгаараа. Бид нар өөрсдөө уучлагдахыг хүсдэг шиг бусдыг уучлж эхлэх үед бид нар бие биенийг ачаанаас чөлөөлж эхэлдэг гэж хэлж байна. Өнөөдөр та хэнийг уучлж чадахгүй байна вэ? Хэнийг уучлж чадаж байна вэ гэдэг асуулт. Ийм асуултанд битгий уучлалыг хуваагаарай. Би хайртай хүнийг уучлж чадна. Хайргүй хүнийг надад дургүй хүнийг би уучлж чадахгүй гэсэн. Ийм хуваагдал бидний дотор байх учиргүй. Уучлалт ялгарлалт байхгүй. Уучлалт гарал үүсэлт байхгүй. Уучлалт нас хүс байхгүй. Уучлалт тэр байтугай үл итгэгчдэр хүртэл орж байгаа шүү. Үл итгэгчдэр чинь тань руу янз бүрийн байдал үзүүлж болно. Гэхдээ уучлал бол танаар дамжуулаад тэр хүмүүст хүрэх ёстой таны итгэлийн алтан зарчмуудын нэг юм а гэж ярьж байгаа. Амен. Харин үүнийг Бурхны хүчээр хийгээрэй. Та өөрийнхөө хүчээр хийхэд хэмжээ хийцгаар гэж байгаа. Та жоохон хүүхдүүдийг бол уучиж болох бах. За окей, асуудалгүй. За дараа битээ тэгэрэй гэж хэлж болно. Тэ? Заримдаа ахмад хүн эсвэл үл итгэж хүн эсвэл таны багаас ч дургүй хүмүүс хүчил тааралдаа дахиад таныг гомдоож иж болно. Гэхдээ эдгээр зүйлүүд бол Бурхны хүч чадлаар бий болох боломжтой. Та Бурхны хүч чадлаас уучлалын ивэлийг авах тусам яах ёстой. Дараа таныг тэр хүн зовоох үед та өмнөх авсан туршлах ивэлээрээ тэр хүнийг дахиад уучлж чадна гэсэн утгатай зүйл. Амен. Амен.